Юу яцхан залуучууд бүсгүүчүүд Арлын Японоос завгүй мэдчилж байна. Японд хүүхдүүдийн зуны амралт эхлээд бид хэд гэр бүлээрээ зуны амралтаараа нэг салхины гарах гээд өнөөдөр явцгааж байна. Мина. Кавайта. Уртны замаар 2 цаг гарan явж нэг зорьсон газартаа ирсэн. Чибагийн Комагава гэдэг газар. За юу байцгаа залуучууд бүсгүүчүүд дөд зүг явж байна. Би нартаа. Бидэд гэрээсээ нэг 2 цаг гарan машинаар явж өнөөдөр гоё музик гээд ирж байна. Гоё мөзнэ тэ. Тэ. Далайн ирэг дээр байдаг Камогава Sea World гэдэг. Одоо загсны тийм аквариумтай үзүүлбэртэй Далайтай. Дэлбийн энтер байдаг. Дээрээс нөгөө нэг Killer Whale гэдэг одоо юу гэдэг лээ? Хар алаг халимтай. Халимны үзүүлбэр. Одоо яг 5 жилийн өмнө. Өмнө 5 жилийн өмнө яг ирж ирсэн. Би нэг гидсэн байхад мардыг тавтаах. Тийм. Нүгээр ингэ доошоо ураад тийшээ гад. Өдөр болоод өдөр бүр өстө амар хаалж исэн. Гэхдээ яг энэ өдөр болохоор нилээн гой салхитай таарад. Далайн давлгааг харж байна. Амар салхитай болохоор ингээд айгу хүчтэй давлгаатай. Йой. Ямгүй харагдсан бэ тэндээс. Яа ингэ нүдэрээ харуул бүр асгаа харагдаж байна. Тэ? Өглөө ирсэн дээрээс нь 2 цаг гарan машин цугуу явцсан болохоор ирээд шууд бэлдсэн хоолоо исэн. Дэдэ бас цавин гайдж जैन. Өглөө 6 өнгөрөөс ирээд Монгол цов хийгээд дээрээс нь Япон цов хийгээд Япон цов өнгөстэй Яксоба гэж ярьдаг. Яг энэ аквариум руугаа дотгошоо орохоор юм далайн ирэг дээр нэг юм дал моднууд зөндөөх байт юм лээ. Манай ихнэр энэ дал моднуудыг харахаараа Солонгосын нөгөө нэг байлид болсон явдал гэх каног байнга ярьчин зүгээр. Тэндээ гардаг байсан 2 залууг нэг караалж явсан юм шиг байна. Байнга ярьчнаа тэр 2 залууг зүгээр. Бид хэдийн өнөөдөр ирсэн газар Камогава Sea World гэдэг газар байгаа. Тэгээд энэ Чибагийн Камогавад байдаг. Манай Японд байдаг залуучууд ирж үзүүлэх гой сонирхолтой юм байлаа. Дэлбиний үзүүлбэртэй, дээрэс нь алаг халим биш үү? Алаг халимны үзүүлбэртэй, бас нэг цагаан дэлбийн байдаг. Тэрний үзүүлбэр, тэгээд далайн арслан байдаг шүү дээ. Тэрний бас үзүүлбэртэй юм байлаа. Энэ дэлбиний үзүүлбэр нь бас хөөх юм байлаа. Тэгээд эдрийг одоо яаж сургасан болов гэмээр өстой амар тийм сургалттай. Тэгээ манай эхнэр бас энийг харахаараа бас уйлах гатайсан гэсэн. Амьдтад нь жоохон өрөвдөлтөй л байгаа юм л та. Хөөрхий яг бүжиглэх үед нь бүжиглээл, дуулах үед нь дуулаад, үсрэхээр нь үсрээл зүгээр. Тэгээ нөө идэх юмнуудаа ерөөсөө загсаа ингээд л идэх гээл ингээд ерөөсөө гордол байдаг юм байлаа. Манай охин бас үзээд бүүн Ирак шиг үзүүлсэн. Гой сонирхолтой юм байлаа хүүхдүүдтэй явуул. Миний охин зүгээр юм аа. Өөр иранаа. Хамгийн гоё сонирхолтой үзүүлбэр нь энэ алаг халимны үзүүлбэр. Тэгээд энэ халим айгүй их ус цацдаг болохоор хүмүүс юм цув худалдаж авд юм бэл.
Өмнө ирж үзэхэд тийм амар нороогүй болохоор энэ удаад их нэртэй л цуг авч өгсөн. Тэгээ гайг байх гэж одоо. Тэгээ энэ халимнууд нь 2-3 тонн жинтэй бүр асар том юм байлээ. Тэгээд бас айгүй тийм сургалттай баг ярихаар баг ойлгохоор тийм сургалттай юм байлээ. Амар ухаантай. Хэсэг үзүүлбэрүүдэд үзүүлж байгаа яг эндээс хүмүүсийг бүр амар норгож хэлсэн зүгээр. Сүүлээ ашиглаад хүмүүс рүү айгүйх ус цацсан. Тэгээ яг эд зуны үйлрэл болохоор илүү их норгодог санагдсан. Тэгээ энэ ус нь болохоор ерөөсөө юу юм бэ? Далаа ус юм байлээ. Тэгээ ам руу орохоор бөөн давс зүгээр. Манайхан зүгээр бүгдээ шалгад норсон. Шалам норсон юм шүү марав. Төөс шалт норсон. Оо тийм. Амар цацсан тий. Маро. Намнаг болсон. Ара винатан. Миний ог бас норсон. Далайн арслангийн үзүүлбэр нь хамгийн тийм хөгжилтэй юм байлээ. Яг нэг тийм комеди маркийн. Тэгээд энэ далайн арслангуудыг бол зүгээр бас янз янзын юм хэлж байна. Дуулуулж гин, бүжиглүүлж гин, инээлгэж үзүүлж гин, дасгал хөдөлгөөн хийж гин, бөмбөгөөр тоглож гин. Яа, эдрийг одоо яаж зургадаг гэмээр л өстой амар ухаантай л ах юм. その漁業などの影響によりトドの餌となる生物が減ったことなどによってトド自身も数を減らしていることから絶滅の恐れのある野生動物としても指定されています。本日は音に焦点を当てながらイルカの生態について探っていきましょう。ベルガーサイエンスシリーズの始まりです。 Юу жижигхэн загаснууд шүү дээ одоо.
Хөө энэ уцгүй мэдрээс. Хийхгүй. Наач юм шүү дээ. Талаа юу төлөө нөгөө хойдлын салбар. それたちをご紹介していきましょう。今ライトの目の前で Гэмтний авч авсан дээр шүү дээ. Юу энэ яаж энэ өгчлөө шүү дээ. Аль вэ? Тоош шууд унаад өглөө. Сэрэ натгамаар. Тэр Оо энэ загсардаа минь ачаа. Царай муутай байсан. Окей, секунд не пара, наверное. Самый младший. Яг энийг авч илүү яа да энэ илүү Маруу юм уу? Минь юм шиг юм уу? Марио текст. Юу вэ Маруу? Минь сонгороо. Далаа юм шүү. Хоорондоо орос гэрдэг юм бах та тийм. Нэг амар урт тийм. Энэ хоёр бол орооцлол харагдаж. Тэг хөдөлж штэ. Хавчим шүү. Оо тэр аммаа минь авда. Энэ нэр жинхэнэ юм уу? Жинхэнэ. Ямар аа. Өчгөө. Энэ хатан дээр аа. Энэ үү? Зүгээр аван төлчихсэн юм шүү. Тань Энэ цааш заасан л чаа. Жинхэнэ. Ээж эдгээр ингэ таграад байгаа. Чиний ясмэлхий чи энд ирсэн юм шүү дөрчөө. Чи ийшээ зарсан юм шиг. Япон зарсан. Нөө тэрний сүүлэн тасарч юм уу орны цэш юм. Эднэрийн сүүлэн бүгдээр бүтгий. Дахиад урагчдгүй юм. Нэг урахгүй л шүү. Сайн байцгаана уу. Манайх явж байна. Энэ маараа байна. Энэ игээ байна. Энэ маа. Одоо бид эд машин руу явж байна. Дөнгөж чи үлээ. Sea-World-аас гарч ирлээ. Одоо машин руу явж байна. Тэр газрын мохор тэжээж амар үнэтэйсэн тэр төлбөрөнд син 200 гэсэн. Битээс син 200-аар юм бас чихмэл авчиж байгаа байхгүй. Тэгээд одоо бид тарьж байна да. Явж байна да. Замдаа явж байна да. Ингээ намайг дөөрөөд байгаа. Дөөрөө гал. Өдрөөс өдөрт адилхан болоод ханаад тараглаа. Манай энэ ч гоё халуун байна. Монголоос халуун байгаа хаа. Гэтэ энэ ч бас гоё байна. Сая халимны үзүүлбэр үзсэн. Хувц шалбар нь орсон. Би влог хийж байна. Би одоо YouTube утасны нэ. Өөртөө ингэ бод болсон. Манайх ингэ болоо зурсдах идөө. Тэр гоё явж энэ дөө энэ чинь гоё модтой, байгальтай гойхон, хоттойгоо айрхон. Гоё нөө. Манайгийн энэ чи жоох ятраа дуурнах гэж явж байна. Манай дүү ятраа таавда тэрвэрлсэн. Манай нэг дүү урд бондгоноод явж. За баяртай манайх устгалаа. Манай дүү бас камерны өөдөөс хараад яриалаа байвал бас яриалах юм бэлээ. Надаас илүү ярьж илээ. Би чинь зүгээр нэг камераараа ярих гэхэр чинь гэд ярихтай юм уу?
Тэгээд Sea World-оос гараад хажуудалтай яг юм далайн юм бичтэй юм бэлээ. Тэгээд тийм шар хэлс биш, жоох хардуу хэлстэй, бараанд хэлстэй. Гэхдээ айгу гоё газар байлаа. Тэгээд далайн ирэг дээр бас нэг жоохон гитар дарах гэж үзлээ. Айгу тийм салхитай байсан болохоор энэ камерт бол ерөөсөө бичигдэхгүй юм байлээ. Тэгээд далайн ирэг дээр усан дорох бас гоё байсан. Яс мар орлоо. Оо, цэвэтэй нэ. Хаашаа вэ? Аав нь уцтай шүү дээ. Чи оролдоо. Yazmar. Açla. Zagsana. Ахуду. За, нэг. Далайн ирэг дээр их нэртэйгээ хамт бас нэг жоохон алхаж бичлэг хийлээ. Instagram дээр оруулна та хэд story reel үзээрэй. Далайн ирэг дээр аюу тийм салхитай хэрнээ дулаахан болохоор яг гоё таарж ирсэн, нэг тийм амар халуунч биш. Аюу гоё байлаа. Ийшээгээ бас явуул бас гоё юм байлаа шүү. Чибагийн Sea World тэ Чибагийн Камогава гэд хайх юм бол зүгээр гараад ирнэ. Хурдны замнаас буугаад нэг хэсэг бас нэг хугацаанд нэг иймэрхүү замаар явна, яг уулын яг ингрээр явдаг. Ерөөсө бараг нэг л урсгалтай. Гэхдээ өөдөөс ч машин бас ирэх боломжтой. Тэгээд яг жоохон эвгүй зам байлаа. Энүүгээр явахдаа бас жоохон боломжтой яваарай. Тэгээд өнөөдрийн дугаарыг маань үзэж сонирсон та бүхэнд маш их баярлалаа. Subscribe дараарай залсаа.